Bila нэгдлийн талаар нэг жахан уучлаа да тийм. Та хэдийгээс эхлээд энэ нэгдэлтэй гэдэг энэ айлтгаар нь холбоотой болсон юм бэ? Ямар ажил алба хашиж бай. Өөрийнхөө нэр алдрыг хэлээ танилцуулаад гэдэг хэлж та. За миний Тогоо хөгийн Төмөрбаатар гэдэг оюун санааны үнэлт нэгдлийн гишүүн байсан. Тэгээд Цэрэгт явахаас өмнө 1968 оноос эхэлж нэгдэлтэй хамааралтай 68 оноос тэгэл 16 нас хүрээд нэгдлийн гишүүдийн чинь тэгээд юугаар албан ёсоор нэгдэлж явдаг байл шүү дээ. Бас насны заагтай байсан. 16 хүрээд тэгээд нэгдэл хэлж явдаг. За ингээд эхлээд нэгдэлд ороод нэг суваа хөрөм алж байсан. За нөгөө хиний хэлээр Дамбижагийн хэлээр 2 тэмээтэй Евро Монгол руу яаж орж ирж ирсэн гэхчээр 70 онд сүүцсний заводын зүстгэгийн чимийг тэмээгээр зөөж үлээсэн. Усан гати гавчгийн амнаас жаргалан төргээд рүү баригатын төвөөр тэр зүстгэгийг гэж өдөр явна гэж байдгүй. Гачилсан юм гэдэг. Дандаа шүн. Зөв бараатай өдөр бол болно. Нартай өдөр бол болохгүй. Нарал тусчулаад зүсгээ гачилсан. Дандаа шүн. Тэгэл нар жаргангууд ачаал явна. Тэгэл шинжэнгөө явал тэгэл нөгөө шүндээр идэхгүй нөгөө сайлыг чинь юу савн сэтгэлийн дүүрчрэл сайл таслуул юу ахтай үйл иймэрхүү байдлаар нэгдлийн анх орж эхэлсэн тийм. 71 онд зэрэг албанд явж 3 жил зэрэг албаагаар тэгэл 74 оноос эхлээл худалдаа үйлдвэрлэлийн ангийн аагант гэж болол тэгэл 75 оны 1 сарын 1-нд таацын өхрийн бригад гэж 1 сарын 1-ээс бригад шинэ бригад байгуулагдаж жаргалан таасаан тасарч бригадын даргын хэмэд үйлдвэргэж юм байлаа. Тоорч чинь Свенцийн цэрэн дөрж байлаа. За нэг том хүүдээ өргөх тастаж өгч байгаа шиг юм болж байсан юм да. Бригадын дарга хэмэд үйлдвэр гэж нөгөө амныхаа малынхаа даасаар хүлээлгэж өгөөл. Хэн Свенцийн цэрэн дөрж нэгдлийнхээ малыг нөгөө айл өрхөөр нь бас даасаар хүлээлгэж өгөөл. Өнөөдөр чинь бригадын дарга нь төндөвийн чойжиг сүрэн ахлагтаа урдагч нэртэн дөрж инэргүй. За тэгээ 2 гисгийн ахлагчтай байсан. Цэрэнжигмдийн Баттар Соцрын чулуун. За бригадын ярвар гэрэлтлэн дондог. Малын эмчээр цэндийн бүрүү. За би аагантаар ингээд анх хэлж байсан. Тэгэл нэг 77 хүртэл аагант бригадын аагант нэртэй төвдөрөө. Тэгээд бид нар чинь тэгэл хаашаа л явна гэж зогсоод айгүй юм да. Нэг өдөр шөнө ороо үдэж болоонаа цаах юм байхгүй. Ажил гаруул явна. Ингээд явж. Ингээл нэгдэлтэй анх холбогдсон да. За тэгээд анх энэ жаргаланд сумын сум ч 1953 онд байгуулагдаж исэн юм лээ. Тэгээд 53 оны 1 сарын 8-нд жаргалантын хойтлын өнгөлцөх гэж газар Эренчин бомб гэж нэг хэдэн нөхөд нийлж Балжирийн хайт, Балжирийн дэвэн гараа, Доржийн гэрэлтлээ Батчур, Сэдэн Балжиргаа, Эренчин бомбуугаа гэх мэтчлийн улсууд нийлээд энэ чинь нөгөө улс даяар энэ нэгдэл байгуулах ажлыг чинь их өрнүүлээл нөгөө хувийн аж ахуйн байхаар ч нөгөө мах сүүнийхээ дарамтнаас айгаал ерөөс тэрийг нийлхээ байгаал тэгэл энэ хамгийн гол нь энэ бөөн нөрөө нэгдэж үйж энэ энэ улс орно босох юм байна гэдэг намсхийн бодлого байсан багт. За ингээд
Одоо тэгэл тэр ч одоо тэгэл манай их өөрснөө санаачилсан юу Оросын л одоо нэг бас нэг Оросоор л нэг хамтрал мадрал гэж байсан. Тэрийг л одоо орчуулаад нэгдэл болгож нийлүүлж ирсэн байна. Ингээд хэсэг нөхдүүд нэгдэл байгуулсан юм билээ. Нэгдлийн анхны суурийг тавьж. Тэгээ анхныхаа дараагийг санг гэж үнэ. Нягтлангаар нь жанцсан гэж хүн. Тэгэл дивэн гараа мараа гэх нөгөө нэгдэл болгоно 5 тийм гişүн одоо өдөр тасварлан байгуулж ирсэн юм билээ. За ингээд анхны нэгдэл одоо жаргалтад байгуулж ирсэн түүхэн тэр. За. Тий. За тэгээд улсууд тэгэл нөгөө нэгдэл орол одоо энэ зүгээр юм байна гэж одоо малааны хэмжлэл буцаж нөгөө нэгдэлтэй малын маллаа хөдөлмөр хөлс одоо гэдэг юм аваад ингээл тэгэл улсууд чинь дараагаараа ороод ахид нэгдэл байгуулаад тэгээд жаргалт сум гэж 53 онд байгуулагдаад тэрний харьяа жаргалт амьдрал нэгдэл, жаргалт зам нэгдэл, бадрал нэгдэл гэх 3 нэгдэл байгуулагдсан гэж байна. Тийм. Жаргалт амьдрал нэгдэл нь одоо тэр доошоо халуун усны хавьд барыг нэгдлийн дарга нь бордох гэж юм. Яа нягтлангаар нь зэдэн дамбын давсар гэж юм. За жаргалт энэ зам нэгдэл нь одоо би түрүү хэлсэн тэр хэдэн хүмүүс. За бадрал нэгдэл гэж бөмбөгийн цагаанчлуудад. Нэгдлийн даргаар нь цагаан бэнт гэж юм. Нягтлангаар нь гасан сангийн мөнгөт гэж нэг хоёрдугаарыг одсон тийм мөнгөт. Энэ хүмүүс ингээ 3 нэгдэл байгуулжээ. Жаргалт сум харьяа. Жаргалт сум харьяа. За ингээд явж байгаад тэгээд энүүд ч одоо хайрхан талаамлаа чи нэгдэл байхгүй хувийн ажилтан байсан. Тэгээд хайрхан талааны баян шагдар гэж хүн жаргалт зам нэгдэл орж малааны хэмжил нэгээд мөригаас одоо мөрийг одоо энэ өдөрт ихээр нутгалдаг байсан. Тэгээд асхтын аманд нэг намар том үрийн асар барьсан. Малаа өгч исэн гэлээ. 1000 хонь 500 адуу 100 хомтой юм бүр хомтойгоо 100 тийм ээ. Тэгээд жаргалтын нэгдэлд анх орж тэгээ малааны хэмжилж исэн гэлээ. Тэгэл нэгдлүүд чинь тэрнээсээ үүсэл ингээл томорсоор бол тэгэл 56 онд нэг татан буугадаад снаш нийлүүлнээр ингээл тэгэнгүүт нь жаргалан зам нэгдэл тэнтэй гоцроод жаргалан амьдрал нэгдлээ нарийн тэйлэр өгөөд бадрал нэгдлээ уянгар өгөөд ингээд жаргалан зам нэгдэл гоцорсон байдیں۔ За тэгээд 62 оны 1 сарын 8-ны ардын хурлын тэргүүлэгчдийн зарилгаар жаргалан сумыг татан болгож уянгатай нийлүүлсэн. За уянгатай нийлүүлэхэд 370-аад өрхтэй 32.5 малтай ийм нэгдэл байсан. Тэгээд уянгурууч одоо сум нэгдэж учраас одоо малын наашин татаад одоо тэнд одоо багтахгүй малын одоо тарааж одоо малгүй улсыг одоо маллуулъя гэдэг. Адуу Монгол хоёрын бол бадрал руу авчиад майнти хүндэд адууны бригад гэж байгуулаад тэгээд адуу Монгол хоёрын одоо тэгэл Монголын пэрм гэдэг тийм. Тэгээд тэнд л дуусгасан да. За ингээд ерөнхий нэгдэл гэж байгууллагад ясны улс суурь нь бол тэр. За ингээд 75 онд бригад байгууллагад одоо хэдэн залуучууд дандаа залуучууд байлаа. За тэр хавар нөгөө хаймар зууд боллоо. Тэгээд тэр зуудын дараа тэр зуудч хохирол багтай тэгээд юу яасан да. Тэр зүүн сайхан газар сайхан гарсан сайхан зам болсон жижигтэй. За ингээд 77 он хүртэл байж байгаа 77 онд бригадын аж ахуй авгээд тэгээ бригадын аж ахуй гин авсан байснаа тэгэл ерөөсөө чи бригадын аж ахуй 78 оны 1 сарын 1-ээс бригадын гисгэ ахлагч. За ингээд тэгэл өстө нэгдлийн тогоонд чинь нийт дотор норж буцсан да. Манайх чинь нэг 8000 сарлагтай хонь ерөөсөө байхгүй 8500 сарлагтай тасарч ийсэн.
Тийм жаргалантаас. Тэгээд хойно нөгөө тэрүүгээр одоо бүр нутгасцсан байрсцсан нэг хэдэн хонтой улс одоо доржрын доржанд сэрод гэх мэтлийн өндөр давдарч байгаа дамитар магнаруу гэх хэдэн хонтой улсууд байсан. Тэгээд арга буюу хойд нь тэр хонтойгоо шилжиж. Танаа хоёр гэдэг. Тийм манай хоёр гэж шилжиж. Тэгээ манай хоёр гэж одоо мал сэргэнж сайхан өслөө сөргөд нэг 8000 чинь 12000 сарлагтай боллоо. Тэгээ сүү тосны төлөв одоо нэг жилдээ 1200-ны сайланд ордог. Нэг сайлын нэг 6 тасаг байлаа. Тэгээд манай чинь одоо манай сум чинь жилдээ 220 тонн тос үйлдвэрлэдэг. Тосныхоо төлөв нэг хэд дандаа дээд ирэхтэй өгдөг. За тийм. Тэгээд одоо жаргалантын сүүн тосны юу төвн 110 тонн төвийнхэн уянгийнхэн 110 тонн тос үйлдвэрлэдэг. За ийм нэгдэл байлаа. Тэгээд заавал нөгөө тосныхоо төлөвлөгөөг биелүүлэх гээд намар оройтуулж одоо заавуудсан тараа. Гэхдээ яг 220 тонн толгохгүй 22 болгоно 23 болгоно. Тэр чинь нөгөө улсын төлөвлөгөөд эдийн засаг гэдэг чинь дандаа төлөвлөгөөр байлаа шүү дээ. За ингээд тэр сүү тосны дасгууд тийм үүрэгтэй. Тэгээд одоо тэр нэгдлийн сайлжин одоо нормтой дөрөвтэй тэр нормоос угаасаа би одоо өдөгнээс 420 литр сүү саах ёстой, гунжуунээс 330 литр сүү саах ёстой. Тэгээд одоо бүх сүүний чинь одоо 10% үлдэхүүнээр өгнө. Үлдэхүүн гэдэг бүтээгдэхүүн. Бүтээгдэхүүн одоо хөлбөмбөр гэсэн үг л одоо өрөм сүү аарчнаас. 90% нь бол одоо шингэн сүүгээр тушаах ёстой. За ингийн мөрхөө. Нэг айл ямар шүү нормтой байсан одоо тэдэн сайлын үнээс саах. Нэг хөдөлмөрийн чадвартай нэг хүн бол 17 үнэ саана. За 17%-ээс одоо ч төрөөнө 3 дугаар бүгд төрлийн шийдвэргээд байдаг гэсэн төлөвлөж улсын төлөвлөгөө гэдэг чинь тугал 100-ээс 85, хураг 95, ишиг 90, унаг 75 одоо ботхын ч одоо мэдгүй юм уу бодохтой байсан биш. Ийм нормтой. Тэгээд 17%-ээс 20%-тэй айл чинь 17-д нь төлөвлөгөө өрнө. 3%-ийн запас. За ийм 3%-ийг нь одоо запасан төгнө. Тэгэл 5 сарын 15 тэгэл сүүний засаг чинь бууж эхэлнэ. Тий. Одоо нэг гэр бүлийн ч одоо 2 хүн байж хөдөлмөрийн чадвартай. За тий. Тэгэхээр тэр 2 хүнд чинь тэгээд 15 30 хүн явах уу? 30 хүн байж болно. Тэгэхээр гэрийн төрүүлэгч нь авгайн үнэтэй гэрийн төрүүлэгч нь одоо сүү тосны завуудад ажилладаг байж болно. Тий. Тэгвэл тэрүүд нормчлахгүй. Зүгээр ийш нь одоо мал туудаг хүн байж болно, өөр ажил тамардаг хүн байж болно, хонь давхар хэрэглэдэг хүн байж болно. Тэрийг зүгээр хоёулаа сайл тань гэх юм бол 30 үнээс. За тий. 15 үнээс 13-т нь төлөвлөгөө. Яг танай Ухрын бригад гэж байгуулагдаж байгаа ч одоо нутаг дэвсгэр нь хаагуур яг хэлэлж яасан, зааглаж яасан. За нутаг дэвсгэр нь болох тань зэрэг зүшээ жаргаланд одоо шурунгын нуруугаар зүйлээ зүшээ жаргаланд тэгээд наашаага урагшаага ингээд бөмбөгийн чинь нөгөө юуны нам бачрын ам. Тэгэл аргашагаан тэр ард аваад тэгэл тариглуу тэгэл өртөнд тэр чигээрээ. Тэгээ цаашаа баруун тийшээ болохоор таацын их тэр чигээрээ. Тэгэл одоо нөгөө таацын асхтын наатлын нуруу өрөөл. Армоднуудын нуруу өрөөл тэгэл уулзалтаар. Ингээд нутаг дэвсгэрийн хувьд юм. Ашиг 8 нуур эднүүд хамаардаг. 8 нуур бол манайд орно. Танайд орно. Манай баруун гол 8 нуур бол манайд орно. Шурунганы их болгүй. Шурунганы их бол ордоггүй байсан. Тий. Тэр чинь бадарсан гэдэг байсан. Гэхдээ шурунганы ихэнх ерөөс айл байдагчгүй зэлүүд нутаг байлаа шүү дээ. Манайхаас айлчод бууцсан байхад хөөх туух юм байхгүй. Шурунганы ихэнд нэг зовууд уудаг байсан. Танай хэн буудаг байсан уу? Хоёрын завууд уудаг байсан. Бадрлын завууд. Тий, бадрлын завууд. Шурунганы аманд ч тий намын амнаас доош л байдаг байсан. Тэрнээс тийш л гардаг. Тэр 80 он төлөө
нэг 5 аймгийн үзүүлэх сургууль болж байгаа гэж Шөрөнгөний чинь цаанаас гасан бүр аврагын суурийг заавал өөрөлж нэг жил нэг манайхан сүүлсний сүү авчихсан. Зөв. Тэр нэг зам даваа засал. Тэр чинь одоо тэр чи одоо тэгээд 78-аас 79 онд одоо Ширээтийн даваа гэслээ шүү дээ. Ширээтийн даваа гэсэн. За 82 онд замтын даваа гэсэн одоо тэр хойшоо баруун голыг ашиглах тэр жилүүд нутгийг ашиглах ийм зорилгоор. Тэр их нүсэр ажил болж байсан шүү. Тэр та нар одоо баригадын хариуцлагатнууд гол үүрэггүй. Тэгж байна. Тэгэл тэр чинь яг тэгээд нөгөө 18-ын сумын нөгөө 18-тууд цэргийн насны 18-тууд иргэний хамгаалтаар татаад сумд нь газрын хойролж өгвөл. Тэгэл хийлгэж ирсэн юм да. Дандаа гараар. Техник бол ерөөсөн байхгүй тэр чинь. Одоо бол тэр том техник авчрал өстой нэг дорн яамлалтай. Гараар л ирсэн. 70 эд онд хийжсэн хүүхэд чинь энэ 2000 он 4-5 оны үед явахтал амар хэцүү байл шүү дээ тийм. Тэгэхээр тэр үед бол бас нүсэр том ажил болж исэн шиг байна. За тэгээд тэр үргээд одоо ажиллаж явах хугацаанд миний ажиллаж явах хугацаанд одоо улсын аварга малчин одоо манай чинь 67 онд гасан юндангуйл манай сумнаас улсын аварга малчин боллоо байсан шүү дээ. Шүү аварга малчин байгаагүй. Тэгэхэд 77 онд Артнагийн гасан бүрүү улсын аварга малчин манай үргээд анх төрж. За дараа нь 79 онд Дамдингийн наваасан бо. За 81 онд Чулуунбатын яд. Дамдингийн наваасан буутай тэр жил 2 авраг болсон. Хоньор Сусоо эдийн зэрэн самбуу. Өхрээр Дамдингийн наваасан буу. Залуу авраг цэрэн содны жүлтэн гэдэг 3 авраг төрсөн. За тэрний 80 онд болохтон зэрэг Лусан дорж ирээ. 81 онд Чулуунбатын яд. Гэх мэтчлэнгээр одоо тэнд байхдаа 5 авраг улсын 5 авраг төрж байсан. За тэнд дотор одоо Артнагийн гасан бүрүүч их хурлын депутат. Тэр одоо хэдэн жил 4 жил зонгогддог байсан юм. 4 жилээр байсан юм. Дамдингийн даваа самбуу 18 доор их хурлын төлөөлөгч. Лувсан дорж ирээ 19 дугаар хурлын төлөөлөгч. Тиймэр сонгогдож байсан. Дамдингийн даваа самбуу нэгдлийн холбооны дээд зөвлөлийн 5 дугаар их хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсан. Хэний Баасангийн Батчаргал гэж одоо эвлийн гишүүн гэдэг тэр 17 дугаар их хурлын эвлийн илгээлтийн юу явсныг тийм сонгогдож явжсэн. За тэгээд аймгийн аварга малчид одоо Жандар Доржхтөө Доржандаг гэдэг одоо Баттахтах гэдэг аймгийн аваргууд бол зөндөө төрж ирсэн. За тэрүүнд одоо миний гавья гэж юу ах вэ зөвхөн хамт олон гэхдээ л одоо даас тооцоо бүх юм чинь байж бидэг. Гэдэг чи их нарийн биш шүү дээ. За одоо ингээл улсын аварга малчин шалгарууллаа гэж чинь. Австралийн явуулсны дараа аймгийн хөдөөжхийн зөвлөл хэн шалгахаас эрд нэг малдал бүх юм чинь шалгах тулгаж үзсэн. Даастай тулгаж үзсэн. За одоо тэдний ихтэй гэдэг одоо зөвчин дандаа төлөөр лавар болж байгаа шүү. Ихтэй юм бол ихрүүдийн хүртэл ихэр гэсэн тоглын хүртэл нэг үнийг гөхүүлж шалгадаг гэж. За ингээд ийш явцны дараа хөдөөжхийн яамнаас бас үерч үзтээ. Тэгэл нэг сүргийн хөдөлгөөн бүх юм чинь л одоо ингээд тэн дээр л одоо зөрөө гаргахгүй тулд л одоо бид нэг ажиллана шүү дээ. Одоо яг л ном дөрмөр нь л байхлах гэж. Малажхуйн нэгдлийн чиглэл аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаануудаас гадна төрийн захиргааны чиг үүргүүд тэр чигтээ энэ багийн удирдлагууд дээр байсан. Баригатын удирдлагууд. Тэгэл одоо иргэний бүртгэлүүдээс эхлэв тийм. Иргэний бүртгэл одоо тэгэл нэг одоо хүн амын тооллого энэ жилийн эцсийн мал тооллого болно 12 сар тэнд чинь давхар хүн амын тооллого явуулна. Нөгөө айл өрхөө бүртгэн шүү дээ бас одоо эдгэрэнгийн тоолно бүх юм чинь бүртгэн. Тэгэл одоо баригатад ажиллаж байгаа улсууд чинь тэгээд тэр чинь нөгөө худалдаа бэлтгэлийн ангийн одоо тэрний түүх хэдийн төлөвлөгөө гэж аюул байлаа шүү дээ. Тэрийг чинь тэгэл
дарагч байсан хинч байсан одоо айл болгоноос яс түүхий одоо нөгөө техникийн тосгүй л одоо тэгэл юм нэхэл өгснгийг аваад яваад байж л ерөөсөө тэгэл хийхгүй юм байхгүй. Ажил тэгж хүмүүс нэг ертөнц зогсоо суудалгүй явдаг байлаа шүү дээ. Айл өрхүүдийнх амжиргаа хүртэл амжиргагийн тийм зохицуулна тийм одоо тэгэл нэгдлийн хитэн малтай улс чи хамгийн гол нь одоотой адилхан тасраад одоо биенээсээ тасраад үлээшээ доотгоо харах юм байсан хүн байгаагүй. Ер нь үл амьдрал жигдэх юм. Зүгээр яхан таарах болцоод байсан л да зайлгүй. Нийгмэл учраас тийм тэднэр нь бол хатрах нэгдлийнхээ малын чимээр хар цайвахгүй байгаа юм. Хоосоо хонохгүй байгаа юм. За тийм одоо тэгэл тааж давшгүй өрөнд орчихгүй ахын зээл гэж юм байхгүй. Тэгэл одоо тэр чинь зохицуулахын одоо нэгдлээс чинь одоо жирэмсэн хүнд одоо хонь өгөх ёстой. Одоо завуудын дээр одоо тэр олон сайлчид одоо 100-д нэг бол нэг 6 айлын дунд нэг сой өгнө. Маа нэг бол нэг хонь өгнө нэг удаа. Эдшинд нь. Тий. Иймэрхүү. Тэгээд ер нь малтын тэр амьдрал одоо дахиадгүй тэгээд одоо өвлийн цагт хариулгын одоо нэг үнийг тулсууж хөгийн цал авдаг байлаа шүү дээ. Нэг дөнгөж байсан уу? 40 хэдэн төгрөг 50 хэдэн төгрөг өвлийн цагт. За зуны цагт яг сүүний мөнгө, төлийн мөнгө, ноосны мөнгө гэдээ бас гайгүй мавна л да. За суваг хүртэл улсууд бол тогтмол нэг 2-300 төгрөг авчих шийтэй. За сайлчид бол нэг хэд түүний улсууд чинь хөгийн мавна уу зайлгүй. За гитгүүр гэж одоо гитгүүр тасуулсан гитгүүр гэж хөг юм байлаа 40 төгрөг сарын 40 төгрөг. За тийм байсан тийм. Тэгээ энэ хугацаанд чи одоо 76 онд манай сум чинь 3 төм өхрийн баяр хийлээ. 79 онд төмөн туглын баяр хийлээ. Энэ дунд салдаатай чинь би хөгжөөнтэй чинь байдгийг янз бүрийн бай. Ер нь яг таныг ажиллаж явах тэр үед чинь уян тэр сарлаг гэдэг юмар нэг бэрийн болж исэн үеийн юм байна шүү дээ. Улсад тэргүүлж ирсэн тийм байна. Сарлагаар улсад тэр. 3 төм өхрийн баяр, төмөн туглын баяр гэдэг 30 мянган сарлагтай улсан гэж 3 төм өхрийн баяр хийсэн. Тийм. Нэгдэлч гэж ээдтэй том айл байсан да сайхан айл байсан. Одоо тэгэл сүүл рүүгээ одоо яг оргил үрэн би одоо өрнөс нэгдлийн яг оргил үеийг би нэг 75-аас нэг 85 оны байсан гэж бодчих. Ер нь л. Тийм. Тэгээ сүүл рүүгээ нэгдэл чинь бас нөгөө махны төлөвлөгөөг хаяул байсан юм а тэр одоо дээрээс нь төлөвлөгөөтэй байсан байх л та. Тийм байх. Тэгэл одоо эхний одоо нэг 70 хэдэн оны гэж одоо нэг бэлтгэлийн хүргээл хязаалан болгоод хоньоон хязаалан болгоод тушаадаг байлаа шүү дээ улсад одоо маханд. Сүүлдээ нөөдхийг тойнтер болоод нөөдх нь хүрхээ байхдаа тэр шүтлингээ өгөөл бүр чадхаа байгаад заа зүнийгээ өгөөл ингээл дойлмоос төлөг мүлгөө өгөөл бүр хурхаан хүртэл ядалж өгөө сүүлдээ махныхаа дороос гарч чадахгүй. Ийм хэцүү байсан. Тэгээд манай сумч одоо 100 мянган толгой малтай болно гэж сумынхаа хэмжээгээр сэтгэл тэгэл чадаагүй юм да. 91 толгой мал хамгийн дээдлэнд болол тэгэл буусан. Тэгэл одоо мэдхгүй дээ би тэгэл гарсан. Тэгээд тэрнээс одоо тартлаад юу болсон юм сайн мэдхгүй. Ер нь нэгдэл за ингээд яг аж амьдрал энэ тэрийг хамтаараа зохион байгуулаад явж байгаа тийм ээ. Тэгээд нөгөө яг нэгдэлт харахын үед та өөр салбар руу шилжчихсэн байсан ч гэсэн бол хөдөөний амьдралтай бол ботол байсан шүү дээ. Тэр нэг гэрээ түрээс гээд нэг юм орж ирж байсан да тийм ээ. Тэр ер нь ямар шүү байсан нэг зөв голдрол руугаа байсан уу? Асал зүгээр нэг л нэгдлийг нэг аврах зүгээр оролдлого байсан гэж үздэг үү? Тэрийг бодохдоо би тэр одоо гэрээ түрээс гэдгийг бодохоор бол ер нь л за энэ ч одоо ерөөсөн болохгүй тал руу орлоо. Ингээд нэг үзүүл яад юм бол да гэсэн ордлоор л би тэгжсэн болов гэж бодсон. Цааш нь ингээд үргэлжлээд нэг хэдэн жил явсан бол зөв хэлбэрлүүгөө орчих боломж байсан болов байгаагүй байх гэж боддیں۔ Би. Уруудтал байсан байх. Манай нэгдэл чи одоо аймагт орлогоор бол хоёрт ордог байлаа шүү дээ. Богдын нэгдэл
богдын одоо ямар Сүхбаатарын зам нэгдэл чинь жилдээ 7 сая төгрөгийн орлоготой. Манай уянг чинь 4 сая төгрөгийн орлоготой гэж явдаг байсан. Тий. Орлогоороо бол хоёрт ордог. Ийм том нэгдэл байсан. Тэгэл нэгдэлтэн дотор тэгэл модон зэгтэй одоо чанартай одоо нөгөө гашаа баригадтай барилгын баригадтай хатар тариалантай тээвэртэй ийм. За нэгдлийн даргуудын хувьд би 4 нэгдлийн дарга нүрдсэн. За. Тий. Зүгээр нэгдэлд орохоос өмнө тэр яг ажил хийж яваад эхлэх үед бол 6 нэгдлийн даргыг нүрдсэн юм уу да. Намайг мэдхээр одоо анхны мэдхээр бол одоо нэгдлийн дарга Сангиадсан гэж юм байсан. Их дуу зөөтэй их нам ухан сайхан юм байсан. За дараа Сангиадсан даргыг чинь дараа шагдарч өгөөд нэг цэргийн дарга байсан юм лээ гэдэг нэг хүү ирсэн юм аа. За тэр хүү ирээд юутай болгосон гэхээр жаргалантай утсан холбоотой болсон. Шонгийн мод тусгаад. Шонгийн мод тусгаад. За тэр шонгийн модыг бид нэр хийжсэн. За. Бөөрөлжүүтийн ихэнд очиж шонгийн модыг бид нэр хийгээд. Тэгээд нөхөйн хувчсан. Айл болгонд ингэж хөөрлөд өгсөн. За. За танайх тэр яг тэдний нөх байгаа шүү. Яг тэдний нөх байгаа шүү. Ингээ гац шатсан. За ингээд яргалантыг тэр хүн утсан холбоотой болсон. Тий. За дараагийнх нь намайг цэрэгч явцсан хойгоор тэр хин гэдэг хүн гонцгсрын гэдэг хүн байсан гэсэн. Тэрийг би мэдэхгүй. Тэгээ намайг ирэхэд шийлэг мадарга байсан. Шийлэг мадаргач одоо сайхан хүн байсан дөө дараахан одоо нэг тийм хүн амттай нэг маргаар хэрэлдээд байхгүй. Тэгэл одоо нэгдлийн чи ерөнхий юу бол одоо нэгдлийн дарга бол одоо ерөнхий нэгдлийн даргач одоо хоёр талын албасч шүү дээ. Таам сум захиргаагаар үү. Сум нэгдлийн дарга гэсэн хос нэртэй. Хос нэртэй тий. Нөгөө талдаа бол нэгдлийн толгойлно. За нэгдлийн яг одоо ашигтай ажиллахгүйг хэн тооцоолохгүйгээр эдийн засагч. Эдийн засагч одоо энэ нэгдлийг яавал ашигтай ажиллуулах вэ гэдгийг эдийн засагч сайн бол эдийн засагч. Ачиргалах байлаа, чойж өмцгөө байлаа, дараа нь сумья гэж юм байлаа. Мен намайг байхад. За аж ахуйн ажлыг бол нэгдлийн орлогч. Тэр хідэн жолооч нар тэр аж ахуйн тэр хаана гашаа баригуулах уу, гашаа баригад тэм байх уу, тэр барилга тэр модон зээх одоо тэгээд юу вэ? Одоо тэрийг хэрэгцсэн бол нэгдлийн орлогч. Галтгааг нь өрдөг байна. Галтгааг нь өрж байгаа хүн аюурын дараа. За малын одоо сүргийн эргэлт одоо мал сүргийг одоо эрүүлж одоо ашиг хэм одоо аль нэгийг дэвшлүүлэх үржлийн талд нь бол зоо техникч. Яндан самбуу гэж юм байла. Тэгээс үлд 150 гэдэг нэг залуу болж байсан. За малыг эрүүлж өгөх мал эмнэлэг. Мал эмнэлэгч болохтой зэрэг нэгдлээсээ тусгай ер нь улсын байгууллага байсан байх тийм. Нэгдэлтэй бол харьяалахдахгүй хамрахдахгүй нэгдэлд үйлчилдэг. Нэгдлийн малыг л одоо эрүүл сарвал байлгахын талаар үйлчилдэг. За нэг иймэрхүү санхүү ерөнхий нэгтлэн эхлээд лавдарж гэж юм байсан. Дараа нь төмөлжим ямцран сүүлд нь ян дээр юм чинь тэгээд олон нэгтэн байсан. Нэгдэлт одоо сайлын өөлөс дооцооны нэгтлэн туслах нэгтлэн австралийн нэгтлэн цалин юуны нэгтлэн гэдэг нэгтлэнгууд болсон байсан. Чиглэлээр. Тэр нэгтлэнгуудтай бол тоо үрдэгч та нар бол бүгдтэй л харьцах уу? Гүн мал аж ахуй руугаа л ерөнхийдөө тоо үрдэгчээр бол мал аж ахуйн нэгтлэнтэйгээ л харьцаж байна. Зөв. Мал аж ахуйн нэгтлэнд тооцоогоо гүн сар болгон тооцоог нь. Зөв. Гэхдээ тэгэл 10 хоног тутам мэдээ өгнө. Тэрийг одоо утас ажиллахгүй бол одоо мотоциклтэй явал татдаг шүү дээ. Нэг мэдээ тасалдвал нэг 10 хоногийн мэдээнээс тасалдвал харилцаа тооцоо. Тэгэл одоо энэ жилд чи одоо тэгэл үгүй ерөөс зогсоо зайгүй л явдаг гэсэн. Тэр одоо мотоциклоор дахихгүй нэг л тэгж юм тийм. Амны мотоциклоор. Амныхаа мотоцикл. За хувийн гэж юм байхгүй. Амны бензин маслын яаж авах? Өөрснөө л болох. Гэхдээ одоо юм сайхан байж. Нэгдлээс янз бүрийн норм тавьж өгөх юм бол байхгүй. Байхгүй.
Варигатын дарга нарт сарта хэд литр үнэ били арай 6 литр үлээ. Нэг варигатын дарга нар нэг жаахан оронтой бусна Босны бол байхгүй. байхгүй. Өрөө л бор зүрхээр Бор зүрхээр. Варигатын дарга чинь бас 2 салентай. Захиргатлаасаа нэг хэдэн төгрөг авна. За. Нэг тлээсээ нэг хэдэн төгрөг. Сумын дарах шиг, сумын дарах шиг. Тий. Баригадын дээр бас одоо захиргааны ажил. Захиргааны ажил Нэгдлийн ажил. Тий. Тэр аймархуу юм лаа да. тэр одоо нэгдэлд юу байсан шүү дээ. Бензин колонк гэдэг нэг хэдэн боо шиг ажилласан газар байдаг байсан тийм. Тэгэд өөр одоо ингээд тэр одоо нэг хувийн мотоциклын тэр авах тийм шатхуун түгээх станц гэж юм байсан юм уу? Байгаагүй. Гуйл гаралт уучдаг. Гуйлгаар нөгөө хэдэн жил очноос хаас тийм. Манай авалт гэдэг байсан санагдав. Хэдэн жил очноос Одоо тэр миний банкыг дүүргэж их хөстөг хуваар гаргачихсан. харин тэгээд одоо нөгөө бензин масалчин ч одоо бензин чинь 81 мөнгө төлөвч чинь 83 мөнгө байсан. Тэгэл одоо дутвал төлөөсөн баг та бодвол. Тийм л яг. Тэгээ биендээ тэгээд мөнгөөр бензин шатахгүй биенээс аавна гэж байхгүй. Ойлголт байхгүй. Зах зээлд шилжээд 90 онд хүртэл тийм байсан шүү дээ. Тэгээд одоо ингээл ямар ч танихгүй маш ингээл явж байгаа зогсоогоод ахаа нэг яхан бензингүй болчлоо гэхэд нэг зарим хувийн татаж гаргаж ирэл шаланкаар татаад тэгэл дүүргүүл тэрнээс нэг 2 литр 1 литр өгдөг юм байгаад шүү дээ. Тав тунгууд дээр нэг 5 литр. Тэр одоо шуурхай цаг хугацаатай ажлуудыг амжуулах тулд мотоциклл чухал байсан. Мотоциклл чухал. Уянгад жаргалын тал руугаа мотоцикл аль хэр их байсан, илбэг байсан. Хэдэн оноос ер нь илбэгшиж эхэлсэн юм. За одоо нэг 76-7 оноос л илбэгсэндээ тэрнээс өмнө тоотойхон хэдэн мотоцикл одоо анх одоо нэг 67-8 оноос л мотоцикл юм чинь анх ирж исэн авч исэн байх. Тэгэл тэрнээс хойш ч одоо тэгэл нэг 70 хэдэн оноос хойш илбэгсэн дээ мотоцикл. Хурлуулах гэж байгааг дандаа мөртөө багшилсуулсан явдаг байсан. Өдөр хороо шүнлэх уралдсан, орилдсан яасан залуучууд гүүглээр гашраа тэгэл шүнэл төгөрж байгаагээл явдаг шүнэл ирж гаадаг ийм л. Манай аав ч одоо 50 хэдэн оны үеийн багийн дарга юм билээ. Тэгж ярьдаг байсан. Малчид их дуулууртай байдаг байсан. Шүн яваал очиод за тэдний их тэлгүргээрээ гэтэл зөрөөл босоод имэйлэн барайл гардаг байсан. Тэгдэг байсан үнэн. Таныг ажиллаж явах үед бол тэр хэвээр байсан. Одоо ингээл нэг аль тахиол буухч чинь тэр нэг готонд тахиол буухч чинь одоо бодохоор винэ тэрдий. Шайл болгоны гэрээс л юусоо хүн гарч ирэл үүдэндээ согсооч. Сонио юм хараа. Сонирхоо. Тэгээд нэг аль диваалгатан зэрэгэл нөгөөдөө чинь тэртээ тэргүүл дуудаж одоо яриа хөрөө хий. Бүгд дээр хойноос амаалаар одоо сурцсан. Тийм байгуулт гэдэг юм бол их гоё байсан. Юусоо за чи тэгэн шүү. Чи ингэ шүү. За тэдэн тиймтэй шүү. Тэрийг асуулт хүн байна. Тэр нэг хамтын аж ахуйн онцлог байгаа. Давуу тал. Би энэ тэгэх ёстой шүү гэдэг нэг өөр хүлээж явдаг. Тийм. Тэгээд нэгдүгээр хоёрдугаарт тэрнээс хомсолдог хүн байгаагүй. Одоо сүү цусны одоо тасаг гэлвэлөө өнөцгчгүй чинь дэрүүгээр бураал асгаал одоо ингээл тэр гэрт чинь одоо ингээл нөгөө савнуудад хийсэн нөгөө зүцгийний унаа ирэхгүй ч юм уу саатаар тэгэл нөгөө амтнасаа хувийн савыг аваад зүцгийгөө хийгээл ингээл бураал гойж тэрнээс нэг шин орж ирээд нэг аялыг яваачаад хүүхдүүдтэй нэг гурил зураад холиод өгч тийм сэтгэлтэй юм байна. Улсын хүчээс болохгүй. Тийм хүмүүжлэлтэй улсууд байсан байна тийм. Тийм ээ. Одоо бол шүндэнсгээ савсаваар хол явчихвал тэр ч гэсэн тэгээ шуун үс тэр үтгээд юм хийж байгаа. Тийм сайхан байсан үе юм байна да. Одоо энэ төр засгаас яриад эхэллээ шинэ хоршоо хөдөлгөөн гэдэг. За тийм. Энэ ер нь цаашдаа нэгдэл шиг тэгээ бас нэг тиймэрхүү юмд орчих болов уу? Ер нь юу хараасаа гэж би бол одоо тэгэж одоо бол тэрийг бол тэгтлээ одоо тэр нэгдэл шиг тэгэж бичиж чадахгүй байх гэж байна. Яагаад чадахгүй байх гэдэг тэр
хүн болгоны сэтгэхгүй өөр болчихсон. Тэр үе шиг. Нэг нь за тгий ихтэй зөөгүй тэр чинь тэхгүй. Манай нэг тэр хүн тэнд нэг тим яна гэсэн тэхгүй. Гэвч ингээд зүрх тэр бол би бол нөгөө хүмүүс мэдээлэл авдаг сувган болгон болсон. Харилцаа холбоо барих боломж нь их болсон тийм ээ. Хаачаач ямаагүй, хаачаач ямаагүй. Тэр үеч ч одоо өшөө бид нэр л очиж тэдний тэл залгуулна болохоос өшөөгөр уул юм хортдог. Тий. Өшөө юм байхгүй. Арай яваа чангадаг чангадаг шалгамдаг байсан байх. Арай явтай л цөөхөн байсан. За өөртөө нэгдэлтэй холбоотой. Нэгдэлтэй холбоотой юм доо ер нь 5 завгүй л улс байлаа. Тий. Одоо нэг одоо би одоо эхлээд одоо жилийн эцэс бол он гараад одоо 1 сарын 5-нд улсын хэмжээгээр чон авлалтын өвдрөө. Чон унд явна. 1 сарын 5-нд. За тий. За ингээд нэг том ажил дуусна. За ингээд 1 сар гайгүй байжгаад 2 сар болон цагаан сар болон цагаан сарын өмнөөс эхлээл төлийн бэлтгэл гээл. 10 сарын 1-нд гуцаан тавьдаг, 3 сарын 1-ээс мал хэлж эхэлдэг. За ингээд цагаан сар чүүтэй өнгөрөөгөө шинэ 3-нд төлийн бэлтгэл ангуулах улсуудгаар машинтай тэгэл одоо нөгөө төлч нөө хонтой улсууд, богмалтай улсууд хаана авчихгүй, хаваржаантай хэдий төлөх юу бэлдсэн, бууцаан бэлдсэн, өвсөн бэлдсэн, тэжээлэн бэлдсэн үү. Бэлтээгүй бол одоо хэдэн тонн өвс хэдэн тонн тэжээлийн хэрэгтэй ингээл. Ингээл яваад байна тэгж байгаа л за чинь 2 сар гарцсан байна. 3 сарын 1-ээс эхлээл богмал төлж эхэлнэ. За богмал төлөвлөлтөд за төлөв судалгаа тэгэл өдөр болгон. За одоо тэдний дээр төл хорогч байна гэн яваараа гээл тэнд чинь эмчч юу нөгөө баригатайхын очино яагаад хорогдож юунаас бол готрогоо зөвлөөгүй байна хурхан нөгөө ноос дэ бөөтөд өгч байна уу үгүй ерөөсөө сосоо шалгалт хариулт. Тэгэл 3 сарын 15-аас эхлээл ямааны ноолоор ямаараа самаа. Одоо төлөвлөгөөтэй. Зөри манаас тэдний манаас борлонгоос тэгэл ингээд тэгэл яхав тэр нэг яг хэлсэн үед самандгүй 4 сар гаргаад самнаа. 4 сараас эхлээл тэгэл нөгөө бодын хөвөр бодын калгас зуулна 2 авах хэрэгтэй. Калгасын сарлагын чинь калгасыг нэг аваад. Калгасын тушаачаад адууны дил бодын калгасыг ирэх чинь нэг нэг ав. За тэгэл 4 сарын 15-аас хөрий хөвөр. Шууд хяргадаг байсан уу? Самдаг байсан уу? Хяргадаг байсан. Сүүлдээ самнахаар самнуулна гэж ингэдэг л байсан. Тэгээд тэр чинь цог юу яадаг. Яг калгасын их агуулгүй байж гал тэгэл нэг мөрөл калгастай хөвгөртэй юм л. Госнда. Тэгэл тушаа. Худалдаа бэлтгэл ангид. Худалдаа бэлтгэл ангид. Худалдаа бэлтгэл анги чинь нэгдлийнхээ бүрэлдэхүүнд байсан юм уу? Байгаагүй байсан юм уу? Тусдаа улсын байгууллага. Тэгвэл нэгдлийн тэр малын юуг л бүтээгдэхүүн одоо тэгэл арьс шир юу л вэ тэрийг аваад цааш нь тэднэрч өөрөөхөө шугамаар. Гэхдээ тэрнээс бол мөнгөний нь бол нэгдэлд авдаг байсан байна. Нэгдэлд орж ирдэг л таараа. Улсын бэлтгэлийн малыг 78 он худалдаа бэлтгэл анги авдаг гэж байна. Тэгээс сүүлд нь нэгдлөөр авдаг шүү. Хаврын авдаг мах гэдэг мал мах хийж байна. Худалдаа бэлтгэл анги авч товарт гаргаж тооцдог байсан. Тэгээ сүүлдээ нэгдэл авдаг байсан. Тэгэл одоо төлийн бэлтгэл нэг юм тэнд дондор чинь тэгээ сайлчдын зөвлөгөө, төлчдийн зөвлөгөө ингээл уянгуур чинь ачигтаал тэнд чинь хуралгүй гээл ингээл яваад байна. Тэгэл 4 сар гаргаад тэгэл одоо нөгөө сүйд усны завуудын бэлтгэл мод хат нөгөө гэрмэр завуудын гэрмэр наан цаана болохгүй 5 сарын 1-нд гэхэд жигдэрсэн байна гээл. Тэгэл 5 сарын 1-нд араач гардгүй маа тэгэл
5 сарын 10-аас тэгээ сүйдсний тасаг бууж эхэлнэ. Тэгээд тэрий чинь нөгөө унаан шин зохицуулна нэгдлээс л одоо манай тэдэн унаа эрэхтэй тийм тэдэн тасаг уун тэдэн айл нүлгэн ингээл. Тэгээд 5 сар сүйдснийхөө төлөвлөгөөг тасгуудыг буулгачаа 6 сарын 1-ээс өглөө ороогүй үнэгээ сайгаас өгөн чинь. За 6 сар гараад ирэнгүүт нөгөө 5 сард чинь хаврын 18 ажил гэж бөө ажил нөгөө малыг чинь тарилаг туулах ийм нээлттэй тэгэл нэг бүх юм их шалгах. Тэгэл 6 сар гараад ирэхдээ хагас жилийн тооллого. Төл юмны сөвлийн 6 сарын 15-наас хагас жилийн тооллого. Бүр хүйсээр нь хүйсээр нь ялган сөвлөн тэрийг чинь тэгээ юмны нөгөө нэгдлэг юм гэж. Манай нэгдлэг чинь шоргоолж юмтэй байлаа. Бодмолда өөйн гэсэн тамгатай байлаа. Тий. Одоо нөгөө өгөх захтвал нөгөө ийм тамгаар нь лаахт бичиж тий. Тий. Заахт бичиж нөгөө малчин гасгад нь заахт бол харахгүй шүү дээ. Төлбөр болоо. За тэгээд 7 сар гараад 7 сар гараад ирэнгүүт нэг юм хагас жилийн ажлыг дуусгачаал. Тэгэл 7 сар яг л тэгж ингэж улсын баяр болно. Улсын баярын маргаашнаас хадлан хичээл. Тэгэл хадлан юм бэлтгэл тийш хаанах уу юунд хөө талбайгаа очиж үзснүүгээр тэгэл 7 сарын 15-наас тэгэл хадлан гэдэг 8 сар 9 сар дуустал тэгэл хадлан тэгэл 9 сард чинь тэгэл нөгөө сүйд олсны төлөвлөгөөний юу болж байна. Өнөө бодой хэлтүүлэг юу болж байна гэж хүрэхгүй юм. Тэгэл үйлжилт юм бэлтгэл. Тэгэл нэг юм тэрийг дуусч байтал үйлжилт юм бэлтгэл. Үйлжөө бууцсан та буух тэгэл үйлжилт юм бэлтгэл тэгэл үйлжилт юм бэлтгэл гашаа байрны шавуул тэгэл нөгөө нөөцөлсөн бууц тэгэл бүхэл юм өгсөн шүү. Тэр нэг газрын зураг өөрсдөө үлдээд энэ төр байдаг байсан уу? Тэр баригад дээр л одоо тэр нэг зовоод мууд буух газар газар тэр чинь зураг тайм зураг тийм тайм зураг энэ одоо хаваржилтын хөвгөлтийг зураг гин үрингээ хананда хатцсан. Тэгээ хананд байдаг байсан гэдэг. Энд тийм газар тэднийг хаварж байгаа. Энд тийм газар тэднийг хаварж байгаа. Энд тэднийг хаварж байгаа. За 100 болох цанцрыг энд тэдний тасах, энд тэдний тасах, энд тэдний тасах. Тэдний хүртлийн байна. Тий, тэдний очиж. Тий, одоо дараагийн буух бодлон тэр ингээд. Бэлчээр хамгаалах гэж нэг айхтар юм хийгддэг байсан уу? Бэлчээр хамгаалах гэж одоо уулын мохроод одоо ерөөсөө мал гаргадаг. Дандаа хүндийн зунд нөө хүндийн. Тэр өвлжөө аварч тэр өвлжөөнүүд чинь тэргүй өвл хавартай үлдээ гэдэг. Өвл хавартай үлдээ. Дандаа газар сайхан гардаг байл. Тэгэл нэг намар завууднаас тархан тараад тэгэл тэр идэв боонда. Арлуу одоо замтын давааг засснаас хойш тэр лөө хэр зэрэг ашиглаж байсан өмнөхөөсөө. Замтын давааг засснаас дараа тэр лөө одоо завуудын жилдээ 2 тасаг орчдөг болсон. Нэг тасаг нь ер нь хэдэн малтай байдаг байсан. За нэг тасах чи одоо нэг 2 суур гэхэр чинь за нэг суур чи нэг 200-аар нэг 400 500-аад хөр байсан юм да. Боломжийн тий. Тэгээ тийм мал идэх наадтай идэх юм чинь тэрлүү ороод идчихэр чи наадах чи одоо хэмнэгтний дээ. Тий. Замтын даваа зам зассны одоо юу хадлан ер нь ахир авдаг байсан юм би. Алсын хадланд нэлээ яваад байдаг байсан. Алсын хадлан гэж манай чинь одоо 70 хэдийн онд л одоо хадлангийн механик үзсэн бүр салаад чинь 10 трактортай тэгэл хам одоо тэгээ хадуур хам боогч тэгэл бүх юм. За тэр нь латозыг булган руу гардаг байсан юм. Ончин руу энэ өдөр сайхан бас тустай газар хогн хауулын тийм. Тэгэл тэндээс өөрснөө татна. Нэг бол юу яадаг. Бас тэр үед юм сайхан байсан юм уу? Тэрүүгээр нь тэр хадсан улсад зөгч. Тэгээ тэрнийх юугаар ингээ ойроос улсын нөөцөөс авч. Орон нутгатаа бол шимээс орон нутгатаа бол гар хатлан шимээсгний хатлан сайвдаг бас одоо ингээл сойрууд чинь төлөлгөөтэй. Тэгээ тэрийг фонтонд баригадтай авчирч өгнө. Тий.
улсын аваргалчин даваасан буу гэж юм агуултад хоёр машин өсөж чила хурдаа аваад. За ямар ч үсэ хоёр хангалттай гуравч болж магадгүй гэдэг. Тэгээд андруштай нэг өдөр ачих гэж хэллээ. За байж гараа маргааш танаа үсэх гэж шүү гэдэг. Тэгээд банзарын гიშлэг хийсэн. Андруш зайлуул өнгөрөөдөө ажилтай ч юм биш юм даа зайл. Тэгээд ачаадас нэгийг нэтсэн чинь талд нь л таарлаа. За нэг орон. За тэгсэж гонороод нь ашаад нэгийг нэтсэн чинь нэг дөлмөн боллоо. Цүглийнхээ нэтсэн чинь нэг арай нэг гайгүй болоо. Юм даваасан бах тэгжээж хүчтэй хаагуур орчдог цусгүй даа. Шилмөдрийн дараагаар чинь хэн дарга ирсэн бэ? Балдан юм гэж энэ ТМС орлох захирал байсан. Тийм ирсэн. Орон баялааны. Тийм мэдгүй харах гэсэн. Тэр бол ажихуй ажил нэгдлийн ажил нэг сайн мэдгүй. Нэг тиймэрхүү юм одоо зөвхөн намын юу гарч ирчихсэн. Зөв. Тэрний дараа аймгийн нэгдлийн зөвлөлд үүсэн ажчаа гэж үерсэн. Ажчаа ч бол өстой нэг ажихуй нэгдлийн ажлыг үнэхээр ёстой нэг сайн мэддэг хүн байсан юм да. Аймагт ажиллаж байсан. Аймгийн нэгдлийн зөвлөлд байсан. Дараа нь ч юм уу баригадын ч одоо ингээл баригадын чинь одоо жилийн гол сар болгоно баригадын тооцоог нь одоо малын тооцоо. Тэгэхээр жоочин чинь улхтон зэрэг нөгөө юугаар өгчний нөгөө өвчнөр өгсний малын хэмжээ гар үсэг тэмдэгтэй зүйвсаар оргоцсон гэж одоо зүйвс гэдэг чи одоо зас шуурганд юм уу ногооны хордлогоор юм уу тураалаар юм уу хоргоцсон зам ерөнхий зоогаар өсөж зураад яхахгүй шин дааснаас тэгсэн чинь тэрийг тэгэл гасчаад тэгэл орхичдаг ус тэгсэн чинь ажиа дарга ирээд тэр хоргоцсон болуудыг баригад болгоноор нэгдийн зөвлөлд дэргүүлэгчтэй орлоор орлоо. Хариуцлагыг чангалж байна. Энэ яхаар харагд. Энэ яагаад ийм олон мас алгад. Энэ юунаас болсон яасан юм шалтгааны бол ийм одоо тодорхойлтоор одоо ийм олон мал одоо нэг айлч чинь 10 мал 5 мал одоо харагднаад байна. Энэ яхаар ингэж харагд. Энэ зөв хариуцлагагүй. Тэгээд их чинь бас нэг талдаа тийм үгтэй хоёр талдаа бас өөр ширх гаргаж ирсэн. Тэгээд нэгдлийн өөрийн нэг балансны үн гэдэг нэг юм байсан юм. За. Тий. Одоо төлөг тусгай их зүртэй байх уу? Тий, төлөг 40 төгрөг хөдөлтөн борлого нэг өөр. Балансны одоо нэгдлийн өөрийн нэг балансны үн гэдэг нэг өөр. Ийм хон тэдэн төгрөг. Балансны үнээр төлөвл. Тэдийн гас. Ингээд нэгтэй талдаа өөр их гаргадаг. Нэг өвчнөр оргоцсон мал дээр бол яалтч байхгүй өвчин тэрийг бол нэг малын чи ихэмчийн баталгаатай болох тэн дээр бол нэг юм юм. Тэгээд одоо нэг ичийн төгсөн мал залын чинь нэгдлийн дарах чинь гар өсөж зурдаг гэсэн нөгөө зарлаг одоо энэ малыг зарлаг болгох санхүүд гэж байна. Эдгээр малыг малчтай хэрэгцээ зарлаг болгох гэж. Тэгээд орхоор чинь тэгэл нөгөө дарсыг чинь харж байгаа гэж хараад юм. Бусд нь бол гайгүйсэн. Шийлэг мадар бол хэдэн л малтай орно. Яс өгцөн юм уу? Тэглэх явахд дарна сахвал. Ачаадар лахтар урд сард нь өгсөн байх үгүй юу гэдэг дахгүй шалгах. За. Урд сард нь хонь авчиад энэ сар дахиад авсан байх үгүй юу гэдэг. Бас тэр талаараа хариуцлага өгдөг. Тийм юм биш. Тэгээ жил гар болол. Гожил хүрээгүй дээ тэгээд. Тэгээс ирчин гэдэг залуу ирж. Тэр бол залуу байсан юм уу? Нэг тийм зөвлөсөн яан шалгахад байсан. Тийм залуу байсан. Тэр өстэй шитгэсэн залуу байсан. Тэгээд нэг удаагүй дээ. Тэгээд би тэгээд ажиллаа өгөөд гарсан. Тэгээд таныг ажиллаж явах үед ч одоо зууд ямар ч гэсэн хэрж явах үед чинь одоо хамгийн алдартай миний мэдхийн л айхтар засарж байсан 75 оны хаврын нэг айхтар засал орж ирсэн болохоор тэрнээс хойш тийм хүндрэл тулж ирсэн үү? 81 оны өвөл амар
тасарсан. Яг үгүй бүр нэг сар гарцаа нарсан. Тийм үү. Тийм. Тэгээ би баригадаар таурдагч байсан. Тэгсэн чинь манайх ерөөсөө хүн байдгүй. Цаагуудаар баригадын даргаж курст явуулсан. Тэгсэн баригадын дарга нарыг үлдэх курс гэж байсан шүү дээ. Тэр нь чинь ингээ ээлж ир явуулдаг. Зөв. Цаагуудаарх юунд явуулсан. Курст явуулсан. Чимэтэл дөрөв манай таурдагч байсан чинь би энэ муудаад эмнэлэгт бичсэн. Малын их хэмж гам болдон гэдэг юм байсан. Чайцсан хүмүүс алга болсон. Хэмжээлтсэн. Ингээ байдсан чинь оройхон шиг үрий болохоос өмнө нэг 60 кал ирлээ. Манай үүдэн зогссон ч лөө. Арабтан дээр борцонг аймгийн нам ороонд ирж уугаад ирдээ. Тэгээд гадаа зогсчихсон чинь наашаа манайх болоод ирлээ. Тэгэл минь тусаа мэдээл тэгэл хоргодлог гайгүй юу. Гайгүй дээл гээл гэсэн. За тэгээ нэг цай цуулах. Элүүн гарнуур байгаа тэгэл. Гарнуур байгаа жаал гараа арчаа. За хоргодлог гайгүй дэ хэд хөрөв. Хэдтэй байна. 20 30 мөч гээл гэсэн. 300 гарч ирсэн чинь тачиг наач. Чи 300 гарсан балаас чи хоргодлгүй гэлээ. Гайгүй гэлээ. Гисэг ажиллаж яваад хончвол. Тэгэл хөгжилтэй. Тэгээ маргааш өглөө за хамгийн их хоргодолтой айл хаа байна гэх. Нэг гүнд самб гээд нэг хүн байсан юм а. Тэдний намар ихийн ядлагаанд өгөөд нэг зааж нэг 50 бюро өгсөн байхгүй. Тэгсэн чинь нөөцгөр чи 2 хүн үлдээ бусдыг нөхүүлсэн. Дооцгаар мутанд. Тэгээд энд байгаагаа дахиад дууссан чи байхгүй. Байрны хараар хороо шүү. Тэнд жаа тачхан юунуудад наадуула гисгэж бүх арчирыг нав гэж тачхад юу энэ зомын хүртэл чанаж малын тийжээлий ясын нөт гэж бүндэгнэл. Тэгээд баахаа хэлээр явчаал тэгэл маргаашин тэгэх уулан тэгээд тавьчихсан гайгүй юм байсан заа. Тэр үхсэн малын махан чанаад зум гэдэг анаа тэгээд тийжээл хийж гэнэ үү? Тэгээд тэрийн чинь хэв мэгтэй холиод өгөхөд одоо сайн байдаг л гээл. Бэнэ чанарын цэг гэж бас байсан юм а. Тэнд тэгж хийдэг биш. За нэмжлэг хичээлийн цэгийн тэнд үү? Өөр юм чанарын цэг гэж сумын төв дээр байдаг биш. Нэг цавуу мовоо гэдэг нэг арьс марсаар цавуу мовоо хийгээд нэг мохон нэртэй. Тийм байдаг. Зөв. Чанар гэдэг юм. Сарлаг хичээл авахтаа муу мал гэж ярьдаг. Үнэн үү тэр юм? Гэхдээ чи одоо муудахчихгүй бол гайгүй шүү. Гайгүй. Муудахаа ерөөсөө тэгээ нэг дор орчихоор бол ер нь сэгдэг. Ер нь бол зодонд бол муу мал. За хүйтэнд бол тэсвэртэй юм бол. Тэсвэртэй. Нуруу гадаал. За зүгээр засцууданд бол тэгэл нэг идэх юмгүй л нэг 3 4 хонч юм бол тэгэл хилдээл. Тэгэл муужирч. Нэг нүд мач бол ер нь үгүй тэр нэгдэл гэж байхад тэр малын тийжээл гэж юм чинь юм шүү дээ. Үнэхээр гайхалтай гэж. За танайх одоо тийжээлэн дуусч байна. Танайх тэгэл хижээл байхгүй тэгж бюро өгсөн, тэгж хор өгсөн гэх юм бол баригадахын дарж ирсэн. Яахаараа тийжээл үгүй малалч тийм. Гэл ингэж бид нэр л хүчин тавина шүү дээ. Тэр үеийн одоо 90-ад оноос хойш тэр үеийг шүүмжилж байгаа хүмүүс малаал гэдэг байсан хүнээ тоодгүй байсан гэл нэг гэдэг байсан тий. Хүн рүүгээ хэрэг анхаардаг байсан. Тийм биш тийм байгаагүй. Хүний чам малын ч юм. Одоо тэгэл нэг айлын хүүхэд өвчлөөд эмчтэр очиод эмч ирсэнгүү дуудаад ирсэнгүү гэх юм бол арга хэмжээ авч чи яхаараа чи яа тийм очдгүй. Тэр ихтгэл гэрээр хүн төрүүлсэн байна гэл эмчнэр чинь ярахчих гэдэг сүлд ирсэн. Гэрээр ч одоо хүн төрүүлдэг. Энэ ихчүүдийн чинь төрөхөөс өмнө аваачаа тэндээ очиад төрхийн өмнөх байлгадаг байранд очиад шахчин тэгдэг төрүүлдэг. Манай ээж ихэд тархтын төрхийн өмнөх байрны эрхлэгч байсан. За. Жирэмсэн өхнүүд л 2 3 4 5 ал байдаг. Харин тийм эмнэлгийн гашаан дотор. Тийм байгаагүй. Тийм эмнэлгийн гашаанд байдаг биш. Тийм хүнлүүг анхаардгүй юм бол байгаагүй. Ер нь юмдаар л тэр чи одоо социализм үеч одоо тэр бараа таваар байсан ч л одоо хөдөлтөй үлдэглээ аагантын хүрээ тэр үйлчлэх
үйлчлэх юу хүртэл одоо юутай чи дээр юу юм одоо дээр яахан то дүндээ бол гурил хэлж өгдөггүй улсуудад одоо хэлж явдаггүй шууд гарна лавдаг байлаа. Тэгтэл чи ягаад гурил хэлдэг байгаа юм то. Ядар самт байх чи хэлж өгсөж жижиглэн гэрх. Жижиглэн гэрх өстой чи ягаад задлсан гурил чи хаав. Амт өгдөг. Ингэж хөтөл үздэг гэсэн. Тэгэхээр хүн хаягдчих л байгаагүй юм байна тийм ээ. Байгаагүй юм байна. Социализм ер нь шаардлага бол дээр дургүй ер нь тэрнлүүгэх муу гарсан байгаагүй юм да. Ер нь яг нөгөө үхрийн баррикад гэдэг утгаар ердийн хэсэг ашиглах тал дээр ер нь ямар шүү байсан. Ердийн хэсэг хайныг одоо нөгөө үржүүлэх юм уу одоо хайныг гаргаж авах байсан хайныг энэ төргээл байсан. Одоо тэр баруун гол руу нааштай давдаг улсууд чинь дандаа хүрээ. Сүүлдээ тэр гасан бүргүй суурчин сүүлдээ тэр хайнны юу болсон шүү дээ. Хайныг үржүүлгийн тийм суурь болсон шүү дээ. Бүр зориултаа тий. Тэндээс одоо хайныг гаргаад тэрийг эдлэгэнд өргөд одоо малчдад өгөх. Зөв. Миний мэддэг байсан үеждгүүл яг тэрүүгээр чинь би бас хайнагнууд байсан байх нь шүү дээ. Гой дангахсан эвэртэй тухай самттай байдаг гэсэн. Тэрүүгээр л дуусгар болсон доо. Тийм байх. Тэгэхдээ хоёр улсууд ч өөрснөө ганц нэг үхэртэй байх нь байсан. Тэгэл хайнгийн тугал гаргасан үхэр ерөнхийдөө тэгсгээд муудчихдаг гэдэг нэг ярьдаг яриа байгаа л гэдэг байсан. Тэр үнэн үү? Бодлоо юу их том тугал гардаг учраас дардаг зүйлэрдэг. Том тугал гарна л да. Тэгэхдээ яг гайгүй л мэдрэгдээд ажиглагдаад байх юм бол ирэх юм байх. Юу ч дөрөөл. Бас л тэнхээтэй амт юм биш хайнаг сайхаас. Ган хайнаг. Би хүнийхин цоо хүртэй байдаг манай ихний 3 хайнагтай байлаа. Нэг унлага нийтлэгэнд хэрэгэлдэг. Нэг хандын гэх гээд нэвэртэй гэх хайнаг гэдэг. Тэр их унлаганд нэг аат. Нэг ороо бол өхрөө харж байгаа болоогүй гэж гад нар жаргах болоогүй гэж гад гарсан чинь нөхөж байдгүй. Тэр нормд. Хүнийхний тэр нормд. Болоонд. Хайшин ч болсон. Тэгээ бүр олохоор шүнэлж байгаа. Тэгэл нэг хайныхаа дөрийг суулган тавьчаал тэгэл хэдэр алгацсан. Шуугаалсан. Аймаар харангалдаг руу юу алгацсан. Өдөр явахд хэцүү газар шүү дээ. Тэгээд ойчихгүй юмсан л гэж бодоод явсан чинь яг хөр дээр хүрхэн дээрээс яваалч хийсэн. Хайнах. Тий. Өөрөө явсаар. Тэгэл би өхрөө олж ирсэн төвхтэй байдаг тусал ингээд юм. Тийм байх. Манай ээж бас гэж ярьдаг байсан. Өхөр малаа олохгүй болчвол дөрийн сул тавиад догшноосоо сайн бариад явж тэгэл ол. Гаднанд орчин зүгээрстэй дин тун хэлгээд дуургаал тэгэл явчихдаг гэл. Тэгэл аваалчдаг байсан гэл. Тэр зам засч явах үед ч одоо таны чинь их орсуудтай их найз байсан энэ төр гэдэг яриа яваад байдаг та. Тийм тэр найз юм аа юу яа. Орос дүүртэй ч болсон гэлөө юу вэ нэг яриа. Баруун гол руу 2 тусаг оруулчаа тэр 82 оны 100. Наашин татгаар гэдэг чинь бороо ус ихтэй. Нөгөө дандагуудыг тэрийг явдаг. Тэгсэн чинь тэр нэгдлийн дараа тэр Балтин юм гэж юм байлаа да. Тэгсэн чинь нэг орж ирчээд Оросоос 231 аваад. Орос зэрэгээс. Орос зэрэгээс 231 аваад. Үлчивэрийн Баатар гээд нэг багч гээд Орос хэлтэй. Оросд цог байдаг гэсэн. Тий. Тэрийг хэлмэрчээ. Юу гэлээ? Богчоор давжгаад богчны даваандаар гараад усан буцуулсан чинь усан халаа буцлахгүй. Тэгсэн чинь Аржиатрийн тагыг нүүрээдээ нэг нь халуун ус заяглаа. Тэгээд байхгүй ингээд нүүрэ мандгалаа шүү. Машина барьж чаддаг. Тэгээ би залуул байсныг одоо бол хавдахгүй дээ. Би жолооч гээд 31-ийн унаад тэгээд тэр баруун голын тэр даваагаар би давж ирсэн да. Тий, баг анхны машин үү? Үгүй тэрнээс өмнө зөндөө явж. Хаврын тус тэгээд нэг Орос нүүрэн төлсөн Оросоо хажуудаас суулгах. Хажуудаас суулгах. Жолоогийн ярьчихсан. Жолоогийн.
Адсны юм гэж бодож явсан баг та. Машин барих Аа болов. машин барих бөөн зур. Тэгээ явж байгаа тэг 30-ийн шил дээр очиж нөгөөдхийн шаварт хийгээд Сууцсан. сууц. Тэгсэн чи араас нь нэгийг татах гэж байгаа гээд бас татсан чинь бас болгоцсон. Ингээд 2:31 нэг хоёулынгийн ингээд дугуйг далдартчихгүй. Ингээд нозоодон дараа чадаагүй байгаа шүү дээ. Зөө. За ингээд 2 хонлоо. Тэгсэн чи нөгөө нэгдлийн дарга явсан чинь яасан гэж ингээд суудсан. Тэгээ нэгдлийн дарга чинь буцаад гээд явсан. Ахиа 2 хоноод нэг эмтөө ирлээ орсон. Засварын. Тийм засварын эмтөө. Юбат гэдэг. Тэгээд нөгөө эмтөө чи ирээд төөр тэндээс том хатанд дугуйгаан тулгаж, урдлагын дугуйг тулгаж зогсож байгаа юбат гараад чадчих. Үдэрсэн аймэр юм хэлсэн. Шаврын чинь юусэн хаах зураал Газартай хөрстэй шүү. Тэгээд ахаад нэг юм тэгээд зовд гэрээ ачаад нэг зовд хүний 11-ийн зовдон дарчаад 2 гэрээ ачаад дандаа дотор жижиг гэрээр утсан. Наашаа яваад нөгөөдхийг хажуудалд ахаад суугаад. Бас 2 он. Зөө. Тэгээд нөгөө машин гэр гэж ахаад татчих. Тэгээ би 2 засаг гаргаж ирэх гэж 16 хоног нэг 2 орстой явж байна. За. Нөгөөдхий чинь би нөө Монгол нэр өгсөн шарангаа очивсэр ингээл гэнэ. Нэг шар нэг ягнаас энэ тэр Нутгийнхаа хүмүүсийн нэрээр. Шарангаа очивсэр айл. Тэгэл нөгөөдөлтэй чинь тэгэж тэгэл ороо яхара унтахаараа тэрхгүүрээ наддаг ч болов. Би өглөө босоод айлуудаа иччихээд хэрэг. За. Хөгжилтэй. Тэгээд нэг 2 зэрэг нэг орос зэрэг жунтаал нөгөө гэрийг буулгаад ачаад байгаа. Нэг унтж байгаа гэрээ. За. Яа унтаад нэг гэрийг цэвэрхэн буулгаж ачичаад нөгөө айлуудаа ачичаад сэрээсэн чи хосгээл эндээ өдөрсөн чи нөгөө нар нүрэн дээр нь туссан чи гэдэргээ араа. Гэр байхгүй. Тэгээ элдэг нэг шиг хийв. Тэгэд нэг 16 хоног явсан юм аа. Хагасаар. Тэгээд сайхан лөгжилтгийл явж ирсэн. Тэгээд сүүлийнхэн тасхыг нүүл гэж явжээд нэг машиныг орсууд чинь тэгээд юусэн юу ингэж юусэн урагшаа явж ивэл явуулахаас шиг тэрнээс тэрний Монголд ч тэр манай өөр тийм л мэддэг юм лээ. Тэр жил очноор тийм. Тий. Тэгээд нэг 2 гэр очсон яваад нэг юм уул нь бол яахааргүй газар. Машин бол эргэл очив нэг гадаад хүчэлдүүлээд тэр чигээр нь ухраад ялтаад. Тэгээд нэг том хатанд ийм хатан дээгүүр давуулаад цаазар гоож савцсан. Зүүн гайц. Татагт чигцүү. Тэгээд нэгээр нэг аль нүлгээд ахиж ус хийлээ өгүүлдээ бас нэг юмтай ирээд бүр холоос нэг үтгий чинь яаж итл татаж босгоод. Тэгээд нэг хатан дундуур нэг үтгий чинь чирж гаргаад хавийн нэг гиз. Тэгээд нэг үтгий чинь тороосоор ийштэй чинь татаад нөгөө машинаараа тэгшилж байгаа. Тэгжид нэг юм хаалга нь хаагтахаа байсан. Мотор дотор талаас нь багалж ийхад тэгэл тэр үгээр айлын үлгээл дуусчихлээ юм. Тэгжид тэр Орос дүүтэй бас нөгч нэг тийм л дүү. Тийм сайхан байлаа. Тэр үед ажиллаж байсан дарга нар аймгийн зүгээсээ хамгийн их сайн дарга нь хин байж санагддаг одоо хамгийн өвчтэй амьдралгүй шаардлага тавьдаг нэр нь ямар улсууд байсан. Хамгийн нэр хэлээд яах вэ яаш. Ямар албан тушаалтнууд ялдаа байсан. Аймгаас ч одоо манай чи одоо энэ Дохтун, Аравдан дарга ч хөдөөж хүн газрын хөдөөж газрын дарга. Аравдан чинь намаа орооны 2 дугаар дарга байлаа да тэгэл. Энэ хоёр л их очдөг байлаа. Тэгээ манай хэвчээ нэг аймгийн эрүүлэг хамгаалахын шийп гээд эрүүлэг хамгаалах газрын дарга ерөн орлогч нь ерөн манай суманд чинь ерөн. Тий. Тэгээ одоо сумандаа ч гэсэн одоо энэ баригадуудыг чинь нэг албан газруудад шийплээд өгсөн. Шийп гэдэг нь одоо ингээ харилцан туслалцах гэсэн. Харилцан туслах чигтээ одоо хариуцуулаад өгсөн. Одоо манайд одоо төлөөлөгчүүд ерөн их чинь нөгөө л манай таацын баригад бол сан өгөх юм. Нягтлангууд лирэндээ.
яхтлан эдийн засаг. За нэгдүгээр үргээд тэгэхэд захиргааныхан. Зөв. За хоёрдугаар үргээд хаанах байсан. Гуравдугаар сургууль. Тохиолдлын хүн явуулаад байхгүй нэ шүү дээ. Байхгүй хэн болгоны ерөнхийдөө зовлон жаргалын мэддэг. тий. Юу болж байгаа, юу болохгүй байгаа гэдгийг мэддэг. Тэрийг болохгүй байгааг засахын төлөө ажиллах хэрэгтэй болсон байна. За тэгэхээр тэднийг ч одоо мэддэг болчиход тэднийг ч одоо тиймэрхүүс одоо яасан тэр нь тийм байсан тэр нь яасан гэд нөгөөдөл чинь цааш нь бас нэгдэлт уламжлаад. За тэнд нэг тийм байлгаа тэрийг одоо тэгмээр байна ингэмээр байна. Тэгэхээр шийдээ. Халамжлан хүмүүжүүлэх хөдөлгөөн гэдэг нэг юм тэр үед чинь бас нэлээд байсан шиг байгаа юм тийм ээ. Ахмад наснууд одоо дараа үеийнхнийг хариуцж явж тусалдаг ч юм уу. Өдөөжгүй тэр байсан уу? Яасан захиргаа зэрэг бол байсан юм байна. Манай тийм байгаагүй. Ахмад малчин, залуу малчин энэ нэг хариуцж. Өөгүй тийм байгаагүй. Арга ажиллагаагаа заана энэ гэсэн юм байгаагүй. Нэг тийм юм бол болж байгаа. Болж байгаа. Тэр үед ч одоо 80-аад оны сүүл үед чи би нэг эвлэлийн байгууллагт ажиллаж байсан. Халамжлан хүмүүжүүлэх хөдөлгөөн гэдэг нэг ажиллалт тэр үед хөдөөж руугаа ямар шиг байсныг би сайн мэддэг. Ямар ч гэсэн л энэ сургууль, эмнэлэг гэнтергээл скетнүүдтэй газруудад л их байсан. Хөдөөж хүүдэр бол тийм намайг ажиллаж явах үед л байгаагүй. Та чи хэдэн онд тэгээд нэгдлэх ажлыг өгөөд би 85 ямар ажилд очив? 85 онд 8 сард киний Лавсан Донцонгийн тэрэн дэржгээд хүнд ажиллаа өгд. Баригад ажиллаа. Баригад тоорд хийгээд. Ер нь нэгдэл ерөөсөө нэг үгүй бол ер нь хариуцлага өндөртэй болоо. Ер нь болж игэл энэ тэнд ер нь юмд ороход ер нь хэрэгт болчих. Холбогдох ер нь ойрхон санагдаад ерөөсөө баял. Гэлээд ингээл гэрээ урд намар нь манай нэг том хүүхэд нэгдүгээр ангид суугаад. 84 оны нам шүү дээ. Аймагт явж суулгаж чад. Тэгээд нэгдлээс унаагаад манай хоёр хатан байсан да. Хоёр хатан би энэ таарах энэ жил аймагт үйлчлүүлнэ байхыг унаагаад тэгээд. Тэгчин хэм байсан л да. Аюурган дараа би орж ирсэн санагдтыг. Тэгээд орсон чинь даваад яваач. Ирэхдээ өвдөө утгаас тоосгож ирээ. Тэгээд тэр даваад хойноос ч аваад өөрхөн гэрийг чад өөрхөн гарч. Нэг намаржинга хурлын байвал. Худлаа хэлж унаавч. Гэрээч яамагс. Тэгэл хурал болгонд ор л ярих. Охноос юм яг нэг хүн байсан намайг гэж шүүмжлээ. Тэгээд би хэлсэн чинь охин шигнийхэн зовлон мэдхгүй гэж надад бас зовлон байна гэж хэлсэн чинь хурлыг нэр хэлвчий. Хооч нөгөөх нь охин шигнийхэн зовлон мэдхгүй гэхэд эдийн засаг. Тэгээд аймаг руу гэрээ урд жил нь оруулчихад хэдэн жил нь тэгээ бас нэг ялтгаан гардаг юм. Тэгээд би ч өөрөө тэнд ажиллаа хийгээл байгаа шүү дээ. Хаяа нэг ирчээл тэгээд ажиллаа хийгээл. Цагаан сараар ирчээд аймгийн төвд чинь цагаан сар хийлгдэг байлээ шүү дээ. За тэгээ шинэ гурав буцах гэж өглөө юу нэгэд босч ирээд талах хийдсэн идэх гэсэн чинь талхаа хатж чаддаггүй. Болдгүй. За яаж ч үзэг болдог. Тэг цай уусч ингэж хоочч болдог. За тавчаар хоочод гэж яа. Би юм хатаж юу яаж чадах вэ? Ирүү ажиллаа. Яаж авдаг. Нөгөөдөл чи анзаарах байсан юм. Өө 30 тал тарах гэж юусэн тал тарах. Мөрийцэн. За. Тэгсэн чи үгүй чиний юу хөрөх гэж юу гэдэг одоо имлэг мэлгэр зүг айгах юу одоо ажил гэж үгүй. Чи хөрөл батрахтай гэсэн юу яалаа гэж үзүүлж явахгүй болохгүй. Ажилдаа явах гэсэн чинь дорж өгдөг байдаг. Өөртөө юм чи. Тий. Юм дэрж юм шүү дээ. Тэр юу гэдэг чи үгүй. За ханаач басахгүй аах яаж болох вэ? Ёстой гэмт. Одоо надад чинь гэрчиж юм хэлэхгүй болохгүй. Гүй гайгах би явчих гэсэн чи юу болох. Тэгээд би очиод ор байна уу мэдрэлд ор байна уу мэдээ тэгээ хэлхийг явуулчихлаа. Тэгсэн чинь мэдрэлд ор байдгүй юунд манай засагт ингээд мистэй гэдэг. Месэд хөвчүүлж мэдрэл юу явууж имчилгээ гэдэг. Ингээд тэгсэн чинь
хэд онжсэн чинь сумнаас өнөө гэрээ аймаг руу оруулчаад доржихтойгоор араа хаалгатаад имлэгт хэвчсэн юм. Ингээд яриа болоод байна гал ингээл. Одоо яана гэл одоо яах ярах байхгүй. Тэгээ байж гисэн чинь нэг тэгээд ингээд 7 8 хонж исэн юм уу? Бараг 10-аад хонж исэн юм уу? Зүгэл хэвлэхгүй явж исэн чинь. Сэрчин дараа юу гэж имлэгт. За. Оо сайн өдөр гэсэн чинь сайн би гайгүй яасан гэдэг. Маска аваадсан чинь. Яасан мохоо юм бэ гайгүй юу яаж вэ? Гэхдээ ийм болцрол гэвтэж энэ гэсэн чинь. Яасан мохоо болж юу за нэг тлээс юу хэрэгтэй хүсэх юм байна. За хоолундтай юугүй байгаа гэсэн. За ийм болцсон юм яаж бид одоо тийм чамаг ийм болцсон гэж мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгээ яваад гэсэн. Хүн биш шүү гэсэн чинь маргааш тэгээ очиод оройн манай барьгаад ангаа магаан гэж хүн дээр нэг 30 гаруй 90 хоног байдаг. Олон жил юмчсан. Дандаа шаардах үедээ л гаяа. Тийш өөрөө сөрөгших юм байна шүү дээ. Тэр өөрийнхөө машинаа гэхгүй тэрнээс нэг хонь гарах болж яваад таацаас 3 сард ч одоо сүү сайл гарцсан л байж. 10 литр сүү ахгүй л тэгээд маргааш гинтэн сүр ахыг хөргөж өгч иргээд буцалтгүй туслан 300 төгрөгтэй нэг хоньны махтай 10 литр сүртэй авчирч өгсөн биш. Хүн сайтай юм байж. Сайтай юм биш. Тэгэж явж байгаа тэгээд нөөдх дөрөөлөл. Гэхдээ би юусэн имлэгээр явах ажилтаа юус бол харахгүй боллоо гэсээр бол тэгээд ажлыг яахгүй гэсээр бол тэгээд нэг юм 8 сард нэг юм хөр болоо. Тэгээд тэрэн дөрж төгч исэн юм. Тэгээд нэг тлээс олж исэн юм. Тэгээд тэрнээс хойш удаачгүй тэгэл нөгөө хэн улсын малчин цэрэн содны хүүтэйгээ хоёулаа одоо юунаас ч улсын хоёулаа маргардаа цоолмолоо ураалгаад шорон шүүх болол баригадын чинь нэг цусан намарчин аймгийн дээр хоргоодж ирсэн. Тэр надаас хал. Тэгээд энэ бас нэг юм байсан. Жилийн эцэст ингээд мал тавлгын дүн гарна. Мал тавлал ингээд дүн гараал. Бас амир юм хийж ирсэн. За усаар зэтгэн төлөвлөгөө биелүүлэхэд одоо мал өсөх төлөвлөгөө биелдэг. Тэдэн толгой малтчихлаа. Барига техник дооцож ирж байгаа нэг зүйлийн төрөлхтөй орлоо. За хон тэдэн толгой, өхөр тэдэн толгой. Адуу тэдэн толгой. Энэ гол нэг тэр гурвалжсэн адууч нэг байгаагүй бах. Гэхдээ бас ингээ өхөр хонь хоёр л их тотдог байсан. За танаа барига тэдэн дугал хий орлоо. Танаа барига тэдэг. Танаа барига тэдэг орлоо. Байхгүй. Даасан дээр байж идэг. Даасан дээр одоо шинэ гарсан төлгөө орлогоо шүү дээ. Орлогоо бол тэгээ малынхаа тоонд орлоо. Нөгөө мянган малын баатар чинь энүүгээр гарч ирсэн. Энүүгээр гарсан шүү дээ зайлууд. Тэгээд эний чинь ингээд орлогохгүй л тэгээ нөгөө өсвийн төлгөө биелж байгаа шүү дээ. За ингээд. Тэгээд нөгөө чинь хавар нөгөө орлого авах төлөөс нөгөө өвлийг авцсан төлийг тэрнээсээ гасчээж одоо нэг 500 тугал орлого байсан бол нөгөө өвлийнхөө 150 тугалыг одоо би гасчээж 350 тугал орлого авах шүү дээ. Цаадах нь бол өвөл авцсан баг. Ингэж авах юм чи нөгөө баатар маань орсны навсаар гоо тэгээд зүйлтэй нэг ах өгдөг шалтгаан. Нөгөөх нь ингээд нас твшээд яваад. Уулах твшээд яваад. Тэгээд нөгөө хүүгийн хүү гэдэг шиг туулах жилээ хоёр болоо. Ингээ бодолтой. Тиймэрхүү байдлаар тэр их хайхтар хариуцлагатай ажил байж шүү. Айхц байж. Хайхтар тооцоо шаардсан. Тэр баригадын тэр бүх малчтын одоо тэр бүх орлого зарлага тэр малын ашиг чим гээ тэгээ тэр ноос үс одоо тэгэл тонгуудын аргал төлөө одоо бүх юм чинь л одоо өгсөн авсан гаргасан тэр үнд чинь нэг шууд аргал байсан чил хүлэс бодож өгнө. Нэг хил ноосонд чинь тэдэн төгрөг бүх юм чинь тооцоод хөлсийн одоо хин хийх баригад энэ тавьдаг гэж л. Үсэр ажил байжээ. Тэндээс
Бригадын ажлыг өгчхөө цэргийн ангид ажилласан уу? Аймаг дээр нэг жил зах уу яг нэг 2 дахь мөцид нэг хэдэн сар ажиллаа, 2 дугаар 10 жилд нэг хэдэн сар ажиллаад. Тэгэл 256 дугаар анги нүүж ирэл. Тэгэл хэрлээ болсон доо. Зөв. Тэндээсээ тэтгэвэр мэдхүртэй гарсан уу? Үгүй тэндээс гараагүй. Гараагүй юу? 256 чинь би 12 жил болоод тэр дундуур нэг юу орж ирээд зэв хонцоор ингээд нэг юм байгуулагдсан гээд. Одоо энэ цэргийн бүх хангалтыг нэг том тийм аж ахуйн тийм том компани байгуулагдсан гээд. Тэрний төлөөлөгчийн газар гэж өөр хангаад нэг юм нэ гээд. Тэгсэн чинь манай ангийн захирагч явгаа тэрний захирал нь болж байгаа гэдэг. Заавал намайг авах гэсээр байгаа. Нөө ангиас салах гэж байгаа. Тэгээд нүдх нь нэг 2 жил болоод татан богдаад. Тэгэл би хүүхдүүдэд зат хүүхдүүд одоо энэ ажил төрөлжгүй одоо сургууль хийчихгүй юм байна. Тэгээ дотроо хүний хоолныг бараад тэгэл дотроо. За сонирхолтой мэдээнүүд сонслоо. Ийм л түүхтэй юм даа.